болсон байна. За бодогтой талбайн тоглогч эзгүй байгаа учраас Кэж Мактаниас бөмбөгийн тусрээд тов чонхрууд эхний довтлогыг зохион байгуулах юм байна. Плейний тоглолт хийж гарч ирсэн юм баг байгаа даа. За тэгэхээр өдөртлийн дундуур дасгалжуулагчаас ойлсон ч гэдэг. Утган жаргал. За утган жаргалд яваад орцсон. Покин заслаа найдвартай болсон. Суусуул довтлоо утган жаргал. Эргээд санчир дээр бөмбөг ирсэн Монгол улсын гавьяат тамирчин Тунгалгийн санчир. Өмнө эрдэнэт майнус багийн Санчир дайраад орсон гоё алглаа. Дараас нь 4 оноо авлаа. Буцаачсан байгаа. Рос татаа шидсэн 3-аас маш өндөр хөвтэй цуслуу. Өдөг буцах шаардлагатай болсон. Холын шидэлт оновчтой болсон. За хагас талбайд хамгаалж байгаа шонхруудын хамгаалалт болоод исэн харин бөмбөгөлт маш гоё болсон. Тэнчин хооны 2 оноо. Гарахад тэрийг их амархан шийдэж болоод байгаа. Пок самраас авсан Симба Пок. Санчир дожлорч эсрэг гоё алгасан давталгаагаа хараа алдчихлаа. Гэхдээ 2 тууламж үүссэн Болор Эрдэнэ оноо. 2.5 дахь оноо олсон. Хэсэг туваах юм бол 3-ны 2-д нь орсон байх хэрэгтэй гэдэг шалгуур байгаа. Батуйг холын шидэлтэд орууллаа. Ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Тины 2 оноо. Төгөлдөр Батуйг 3-аас нь хийцэн байгаа да 2 дараалаад хийсэн. Сэлгээгээр орж ирсэн дээрээ 2 тулах боломжтой байгаа. Батуйг эргэлзэх зүйлгүй шийдсэн. 3 дараас уулын шидэл байна туслаа. Та бүхэнд мөн л маш чухал тоглолтыг шууд амжилт өргөн. Бүрэн скор Монголиас болон үлдрийн эсрэг Болор Эрдэнэ гоё дамжуултыг өгсөн Кэж Мактаниас сагран дээрээс тоглолоо. За хоёр. Зол шаргал. За хамгаалах цөлөгдсөн зол жаргал татаа шидсэн. Ээлж 3 оноо. Хөл алдаад унтсан эргээд Болор Эрдэнэ хурдан довтлоонд гарч ирээд солгоод өсгсөн. Цог довтлоод нийсгүн дуусж байгаа шидгөөсөр аргагүй болсон. Ям цогтын шидэлд орсон. Устж явсан довтлоод хаалтыг тавьсан. Бат Эрдэнэ олон шидэлт оновчтой болсон. Тэл. За Кэж өдөөс шахаад орсон. Хүчтэй төгсгөл байлаа. Оноорол Бэли. Маш сайн оновчтой сонголтыг хийж авчирдаг Кэж зүүн төгсгөл 2 оноо авж байна. За Аслан гоё болсон. Довтлооны алдааг өгж байгаа юм байна. Асланы алдаа гэж үзлээ. 18-6 ер нь хов чохрууд ямар ч баг эсрэг тоглосон. Сэлгээний оноо автаар бол илүү байдгаа. Тэнчин хоон 3 оноо. Кэж Мактаниас тин дараасан хоолын шидэлт байна уу гэсэн байгаа юм байна. 2 дараасан шидэлтийг оновчтой тоглож байгаа Легоноор тоглолтоос хамгийн ахмадууд нэгдээ отгон жаргал 2 хамгаалагчийн өдөөс тотгоогоо орууллаа. Санчрын гарт бөмбөг ирсэн Мактаниас Поки эсрэг хөнгөн шахаад явцсан. Таг үлээсэн. Солгойдолтой татаач хийсэн олон шидэлт оновчтой болсон. Батуйг ингээд энэ тоглолт энэ 2 тоглож шаалцгүй энэ өдрөл онцгой байгаа Норвол Пэл. Заавархан даваатлаг ашиглаад сул 2 оноо авлаа. Их баясгалан гараад ирсэн. Гар дээрээс бөмбөг алдах төгссөн. Гэхдээ оноогоо аваад Кэж Инсланы араас Болор Эрдэнэ яваад орсон солгоо төгсгөл. За доор бол Пэл бөмбөг дуудаад байгаа. Байрлалын даваагаа олоод авцсан. Кэж Мактаниас 3 ч алах. За зол шаргалтай харгалчаад байгаа да. Болор Эрдэнэ дахиад зүүн төгсгсөн Норвол Пэлийн гарыг даваалтаа товтлчлоо. Ямар гайхалтай мэдрэмж. Эргээд Майнерс бол товтлох хугацаа хангалттай үлдэх юм байна. Рос өөрөө эргээд шидсэн. Ямар гоё шидэлт вэ? Илүү нэг дамжуулалт их баясгалангийн хоолын шидэлт оновчтой болсноор эхний хагасыг Омны Тогтооцсон Рос аваа шууд шидэж байна. Рейлер Рос 3-аас. За өнөөдөр 2 багийн довтлооны гүйцэтгэл маш өндөр хөвтэй байгаа. Тунгалгийн санчир эхлүүлж байгаа юм байна. Холын шидэлтийн оновчтой болгосон 12 маш өндөр байна. Рос хариуг нь барьсан. 2 дараалсан олон шидэлтийг Рейлер Рос унгалаа. Хамгаалт тундажгүй болж энэ. Батуйг за багасрыг нухаад хамгаалагчаас салцсан шүү. Батуйг 3-аас. За энэ тоглолтод Батмандах дайраад орсон довтлогоонд гарсан. Гэхдээ Норвол Пэл хатгсан ховд шонхрууд. Ирмүнзая их баясгалан сул гарцсан. Баруун 45 дээрээс хоолын шидэлт оновчтой болсон. Маань Ирмүн заяа суларсан. Ирмүн заяа сул шидэд алдсан. Кэж Мактаниас. Их баясгалан
Пэлийн доогуур шургаад баруун төгсгсөн довтгоо оновчтой батхан жаргал Бат Эрдэнэийг 2 дайрч яваад эргээд алдаа салгасан байгаа. Энэ удаад Ралли Росси эсрэг шахаад явсан. 5 секунд болоход ойрхон байсан. Өнөөдөр үнэхээр 3 дугаар үед огт талбайд гарч ирсэнгүү. Кейж Мактанис хэцүү байдлаас багийнхаа оног 2-оор ахиулж оноо. Эргэн заяа шидсэнгүй отхон жаргалыг тохиод аргалцсан довтлоо ажилтай. Алхамтай яа. Кейжигийн эсрэг тусалсан хамгаалалт 3 талд нь бүчээд авсан маш гоё үеийн ажиллагаа. Нүрийн шугам дагаж ороо задлсан бөмбөг маш гоё шилжлээ. Эргэн заяа суул шидэж чадсан. Онооны зөрүү 11 болж байгаа чонхроо дээд бол Росс Тониараас хамгаалагчтай шидэж байна. Рейли Росс чухал шидэлтэй байсан. Хувийн 22 дахь оноогоо авч байна. Бат Эрдэнэ зай байвал шиддэг дээ. Бат Эрдэнэ хангалттай зай өгцөн үнийг нь шийтгэж байна. Тэгээд ингээд хамтдаа 4 дугаар үеийг эхлүүлцгээе. Санчир тунгалгийн санчир 3-аас отхон жаргал. За санчир эсрэг бөмбөг аваад явсандаа отхон жаргал отоогоо алдсан Пок нэмээд 2 оноо авч байна. Бөмбөгийн хурдан отгонд гарч ирсэн Кейж Мактанис төгсгөлөө оруулсан. За болрогт нэмдэл 3 дугаар үед бүтэн амраад Цаг дуусахдаа зэрэгцээ шидсэн өсөх баяр нэмж довтлоод багийн 74%-тай довтлооны борлуулалт сайтай байна. Кейж Мактанис алдаа салгасан довтлоо оновчтой нэг. Болролт нь 2 хамгаалагчийн эсрэг ямар гоё дамжуулт вэ? Кейж Мактанис 89 бол баяр цогт тасгалжуулагч Бат Эрдэнэийг тэгж удаан талбайд ашигласангүй. Ер нь бол Бат Эрдэнэ тоглолтыг гараанаас илүү дамжуулт Кейж ямар гоё бөмбөг шилжиж байна. Тунгалгийн санчир хоолын шилдээр энэ довтлооны төгсөлийг тавилаа. гэх юм бол одоо л ажиллаж ирэх хэрэгтэй байна. Тунгалгийн санчир Кейж Мактанис өнөөдөр 2 ч удаа цагирган дээр яарах шалтгаан огтхон ч үгүй. Их баясгалан өсөх баярын эсрэг. Гоё санчирын цлан дээр санчир өөрөө дараад явсан амархан довтлогоо байна. Яг л зүүн талдаа хаяад байгаа. Тунгалгийн санчир 29 дэх оноо. За санчир бөмбөг авсан да яваад орсон сул зай байсан тунгалгийн санчир хувийн 31 дэх оноогоо авлаа. Багийнхны төдийгөө ордонд суугаад бүх үзэгчид түнд баяр хүргэж байна. За слийн судалт сууж байгаа бүх тоглогч сайн босч ирээ. Дабл хүрсэн гэсэн үг. Гоё дамжуулт Кейж Мактанис самбар дээрээс төгсглөө. За тоглолт тоглоом дээр илүү уучраа болоод өөртөө тэтгэлээ болоод ихэж хэмдвэл плей-офф дээр маш том даваа тал шүү дээ. 108-90 харьцаатай Omni Эрдэнэт Miners баг удирлын 14 дахь хожлоо байгуулж байгаа үзэгчтэй тэд сүүлийн 2 тоглолтод дараалал ялагд хүлээгээд байсан бол энэ ялагдлын цувралыг хов чонхруудын эсрэг эцс бол